За сайн байцгаана уу та бүхэн сар шиндээ сайхан шинжилж байна уу? За энэ хүү манай нэвтрүүлгийн хойморт маань хар усан нуур, хар нуур, за мөн алаг уулаа шүтэн амьдардаг дөргөн нутгийн зон олон хүрэлцэн ирсэн байна. За энэ хүү өргөнд хүрэлцэн ирсэн дөргөн нутгийнхаа зон олныг та бүхэнд бас танилцуулъя. Дөргөн сумын засаг дарга заяа хүрэлцэн ирсэн байна. За мөн дөргөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батцооч хүрэлцэн ирсэн байна. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Цог Бадрах хүрэлцэн ирсэн байна. Ховд аймаг дахь дөргөн сумын нутгийн зөвлөлийн дарга, дөргөний усан цахилгаан станцын дарга Алтан сүх хүрэлцэн ирсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одон тулсын дэргүүний дөргөн сумын Ахмадын хорооны дарга Баасан Доржгой хүрэлцэн ирсэн байна. За улсын авраг малчин Буян Жаргалгай хүрэлцэн ирсэн байна. За мөн дөргөн сумын соёлын төвийн эрхлэгч Монгол Улсын соёлын дэргүүний ажилтан Дижидэгч маань ирсэн байна. Ардын авьяастан соёлын тэргүүний ажилтан Эрдэнэбаатар өнөөдрийн энэ хүндэтгэлийн хойморт хүрэлцэн иржээ. За та бүхэндээ сар шинэний мэндийг уламжлая. Та бүхэн сар шиндээ сайхан шинжилж байгаа бах. Манай энэ жил бол ер нь өнтөө өвөл Ховд аймаг маань бүх сумууд бас тохиож байна. За өнгөрч буй хулган жилдээ за мөн 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мөн Монгол дүмдээ хандаж мэдлэгээ дэвшүүлнэ гэмээр дөргөн сумын засаг дарга заяа танд микрофоныг шилжүүлж байна. За юуны өмнө цэгэр дэлгэцээ үзэн суугаа дөрвөн нутгаараа овоглож ажиллаж амьдарч байсан дөрвөнчүүд дөрвдүү та бүхэндээ ирж байгаа өхөр жилийн сар шинэ мэндийг өргөн дэвшүүлж байна. Ингээд Ховд аймгийн дөрвөн сум маань сүүлийн 5 төрлөөрөө одоо мал өсөж сүүлийн 16 жил тэмээ зүргээр одоо Ховд аймгийг тэргүүлсэн одоо ийм сайхан багтан амжилттай явж байна. Ховд аймгийн дөрвөн сум маань нэлээдгүй бас хөрөнгө оруулалтуудыг татаж шинэ соёлын төвөө нээсэн нэгдсэн халаалтанд холбож шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлж чоноройхын гүүрээ холбох за мөн одоо хүний одоо унтны цэвэр ус халуун усны барилга за мөн одоо улсын дэргүүний Ахмадын хороо улсын авраг малчин за мөн одоо сумаараа Ховд аймгийн тэргүүний шилдэг сум гэсэн эрхэм сайхан амжилттаар одоо дүүрэн одоо бид бүхэн хамтарч ажиллаа. За ингээд 2020 онд одоо амжилтаа баттгаж цагаагч өхөр жилдээ айл бүхэн илгээрээ инх амгалан төрлөөр төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. За баярлалаа. Тэгэхээр манай дөрвөнчүүд маань өнгөрсөн одоо хулган жилдээ 5 толгой малаас сүргээр нь одоо сайхан өсгсөн, хөдөлмөр бүтээлийн одоо амт шимт үнэр нь хангалсан их одоо хөгжлийн бүтээн байгуулалтанд бүгдээрээ анхаарлаа хандуулж тэр их одоо хөдөлмөрийнхөө амт шимтээр одоо өөрсдийнхөө сэтгэл юугаан одоо бялхаасан ийм сайхан он жилүүд болж өнгөрчээ. За одоо тэгвэл уршин золгож байгаа өхөр жилд хийж хэрэгжүүлэх та бүхний зорилтод ажил юу байна? За мөн одоо өнөөдөр сар шинийхаа баярыг тэмдэглэж байгаа нийт монголчуудаа хандаж бас мэндчлэгээ дэвшүүлнэ үү хэмээн микрофоноо би дөрвөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батцооч танд шилжүүлж байна. Сайн байцгаана уу? Тарган тавтаа сайхан урьдчилж байна уу? Бэлгийн тооллын 17 дугаар жарны цагаагч өхөр жилийн сар шинийн мэндийг нутгийн ард иргэд болон Ахмад буурлууд малчид хөдөлмөрчдөө инкрэ бяцхан өрсүүддээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За бид бүгд 21 онд өхөр жилдээ дөрвөн сум маань эрдэнэ урал манад олон сайхан ажлыг төлөвлөө ажиллаж хэрэгжүүлэхээр зорж байгаа. Тэр дундаа тэмээ өсгөх төлбөр за мөн одоо залуу малчдыг малжуулах зорилгоор одоо ингэж олон сайхан ажлуудыг хийж өгөхөд төлөвлөж ажиллаж байгаа. Ингээд олон ясны өлгийн нутаг ховчуудаа болон монголчуудаа тархан суурчиж амьдарч байгаа дөрвөн нутгийн зон олондоо илгээрийн камлан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинжилгээг хүсэн өрөөё. За баярлалаа. Танд бас ажил үйлсийн өндөр амжилтыг хүсье. За манай дөргөнчүүд маань учран золгож өхөр жилдээ бас олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэ ажил нь бас сэтгцлэн сайхан бүтэх болдгоо гэсэн сайхан ирүүлэг та бүхэнд бас уламжлан хэлье. За мөн одоо дөргөн сумаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч
цог одрахахаасаа бас мэдлэгээ дэвшүүлнэ. Хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар Монгол Түмэндээ хуваалцсан уу гэж танаас бас асууж микрофоныг шилжүүлж байна. Гадаад дотоод суугаа нийт монголчуудаа сар шинийн мэндийг энэ цэнгэр дэлгэцээр дэвшүүлж байна. Ингээд аймаг иргэд дурлалын төлөөлөгчийн хувьд манай суманд хий төлөвлөхөөр төлөвлөсөн олон ажлууд байгаа. Үүний дотроос онцолж хэлэхэд үндэсний усны асуудал, малчтын орлого нэмэгдүүлэх, ард иргэдээс гарсан санал бодлыг Сум аймгийн төвшөнд уламжлах олон ажлууд байгаа. Энэ бүхнийг нийт иргэдийнхээ өмнөөс итгэл сэтгэлийн талтахгүйгээр тусуулан ажиллах болно. Нийт монголчууд маань цагаагчин хөржилдөө илгээрээ инк амгалан, төрлөөрөө төвшин амгалан, сар шиндээ сайхан шинцгээгээрэй. За сум орон нутгийнхаа хөгжил дэвшилт хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа манай залуу үеийн төлөөлөл бас хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд Ховд аймаг дахь Дөргөн сумын нутгийн зөвлөлийн дарга, Дөргөний усан цахилгаан станцын дарга Алтан сүх мэндчилгээ дэвшүүлнэ. За баярлалаа. Тэгээд хотол төгс хэмээх хулган жил маань бас дөргөнчүүд бидний амьдралд их үүрэг барилгааг үүсгэлээ. Ховд аймгийн Дөргөн сумын гэж одоо бас толгоолж нэрийн гаргаж явдаг Дөргөний усан цахилгаан станц маань түүхэндээ байхгүй үйлдвэрлэлтийг хийж түүхэн амжилт хийсэн. Дээрээс нь одоо Монгол улсын эрчим хүчний салбарын шилдэг инженер манай байгууллагаас бас төрсөн ийм багтаан амжилттай он жилүүд өнгөрлөө. За Ховд аймгийн Дөргөн сум маань 400 олон амьдардаг. Дээрээс нь бас өнгөрсөн жилийн Баяр наадмын одоо бас аймгийн заантаа бас дээрээс нь хурдан хурц морд маань сайхан давхиж амжилт гаргасан. Дээрээс нь бас аймгийн мэрэгэн харваачтай болсон ийм сайхан амжилтыг, батам амжилтыг гаргасан жил боллоо. Тэгээд хотол төгс гэмэх энэ хулган жилдээ бид нэр бас сайхан амжилтуудыг гаргалаа. Үхэд жилдээ бид нэр бас өмнө гаргасан амжилтаа ахиулн гаргасан сайхан жил гарах байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд нутгийн зон болон Монгол улсынхаа ард иргэдтэй сар шинийн мэндийг дэвшүүлье. Тэглэгээ охин яахын аргагүй манай дөргөнчүүд маань хулган жилдээ бол ажил үйлсээр манлаасан сайхан жил гарч өнгөрснийг манай Алтан сүх даргамын дэлгэрэнгүй ярьлаа. Танд ажил үйлсийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. За одоо бид бүхний уламжилт цагаан сар болж байгаа учраас манай ахмадууд маань бас азаа бурлууд маань бас ирээдүй хойч хүүхэд багчуудтай хандаж бас сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлж үг хэлэх бах. За энэ хөө мэдлэгээ дэвшүүлж үг хэлнэ хэмээн хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон тулсын дэргүүний Дөргөн сумын ахмадын орооны дарга Баасанд орж байгаа танд микрофоныг шилжүүлж байна. Баярлалаа. Эрхэм хүндэт ахмадууд, эрхэм хүндэт ард иргэдээ та бүхнийхэн энэ өдрийн амгалан айлтгая. Сайн байцгаана уу? Сайхан хаварчиж байна уу? Ингээд Дөргөн сумынхаа ахмад буурлууд, ард иргэд, хөөхд багчууд, Улаанбаатар хот болон Дархан эрдэнэт болон бусад аймаг сум сууж байгаа өр хөөхтүүд, төрөл төрөсүүд, уугуул нутгийн маань суугуул иргэд та бүхэндээ Дөргөн сумынхаа ахмадуудын нэрийн өмнөөс олон хуваасаа морлон ирж байгаа цагаагчин өгөр жилийн халуун мэндчилгээг цэнгэр дэлгэцээр дамжуулан хүргэж байгаадан баяртай байна. За та бүхнийгээ хүндэтгэж айл өрхгөрийн чин тавгант нь нэдэ нэмий, талханд нь тос нэмий, малдт нь сүрэг нэмий, сүүдэрт нь нас нэмий. Сайхан баярлаарай. Баярлалаа. За баярлалаа тандаа эргүүлэн аз жаргалын дэдийг хүсээрөөё. За тэгэхээр манай дөргөнчүүд бол яахын аргагүй ардын язгуур урлагийн ариун нандин өв сан ихтэй ийм одоо авьяаслаг ард түмэн. За миний хажууд соёлын төвийн захирал Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дижид маань одоо хүрэлцэн ирсэн байна. За сар шинийн баярын мэнд хүргье. Ингээд дөргөн одоо дөргөнчүүдийнхээ язгуур сайхан өв соёлын талаар бид бүхэнтэй бас хуваалцахгүй юу? За сайн байцгаана уу? Өргөн дэлгэр Монгол орныхаа өнцөг болон бүрт дэлхийн өнцөг бүрт тархан амьдарч байгаа дөргөнчүүдтэй элийн нэгт монголчуудаа сар шинийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. За дөргөнчүүд дуусаж дундаршгүй
бэлэг яасын үлгий болсон ийм сайхан нутагт бид нар ажиллаж амьдардаг. За уртын дуу, угсаатны биелгээ, уран цэснэр цэслэн гэлдэг бэлэг авьяаснууд, ариун мэргийн дарихуудын үлгий гэж манай дөрвөнчүүд бид бүхэн өөрсдөө бахархдаг юм аа. За тэр дундаа хүн төрөлхтний түүхэн их судар Ганжуурын 108 ботыг дөрвөн нутагтаа залсан анхны сум бас энэ одоо сайхан бахархалтай түүхэн одоо онцлог байдаг. За дөрвөд түмэн маань гэрэлт ирээдүй болсон хойч үе залуучууд хүүхдүүдээ энэ сайхан угсаатныхаа өв соёлыг өвлөн одоо уламжилж үлдээх цаашид одоо сурчлах түгээх мөн одоо сойрон энэ сайхан соёлтой хослуулан одоо жигд хөгжүүлэх ийм сайхан зорилгыг бид тавин ажиллаж байна. Бомон шуудын үлгий болсон харуус нуурын хөвөөнөөс буянт сүргэн налайсан агушийн цэнгэр арлаас бодон дундаас дүн хийсэн алга хайрхны бидээс буурлын хурган наргамжаатай атан шагшурган дундаас буян заяа өдөө дөрвөнчүүд мэдчилж байна. Санхан уулан үзэгдээ дэмэр шүргэн үүлэн нүгээ дөрөв давсан гисэн майгаад далан хөшөөтэд давлага хаялсан дөрвөн зүхтэй түннээсээ бидний нутгаа шингийчлэн тухлан сатамаар авгашарда мачдан жаргалтай айлгууд хурандан шуудан чиммэлээ ардын билгэнд норн балигатсан дөрвөн зүхтэй түмнээсээ дөрвөн нутаг бидний нутгаа талдан адуун багшралдаад сэрүүн энгэрт багчуудан наацсан сахихаар хийсэн манхны орой санчиг бууралаа өвдөн хуучилсан дөрвөн зүхтэй түннээсээ бидний нутгаа түгэн дэнгэр таны үнэртэй хэмээн жингэр эрийн залбаатай танхилогтууд нь бадмын торготэй тансаг гоён эмийн шийдтэй Дэлхийн дайдыг эзэглэсэн дээд тэнгэрийн заяатай Домогт Чингисийн удам Дуваа сохрын урсад хэмээн Монголын нууц төвчөнд тэмдэглэгдсэн түүхэн Тэнгэрлэг ард түмэн дөрвөнчүүд мэдчиллээ. Та бүхэн сар шиндээ сайхан шиндээрээ. Бидний нутаг